За бид Рихборны зорилгоор өдөртүүлсэн амьдрал номыг уншиж байгаа. Өнөөдөр тэгээд бид 40 өдөр залбирна. Өнөөдөр 11 дахь өдрийн залбирал. Бурхны сайнаас болсон сэдвээр залбирал юм. За хэрэг бид дайснууд байхдаа хүүгийнх нь үгээр бурхантай эвлэрсэн юм бол эвлэрсэн бид тэр тусмаа түүний амир аврагдах болно. Ром 5:11 гэх юм гэж. Бид бурхантай хамгийн сайн дотны найз болохыг хүсдэг. Бид бурхантай янз бүрийн харилцаа тогтоож, бурхныг бид бүтээгч, эзэн, шүүгч, аврагч, аав гэх мэтээр олон нэрээр нэрлэж болно. Жишээлбэл Дуулал 95:6 дээр эрэгт хүн бидний бүтээгч эзний өмнө өвдөх сүгдэн мөргөцгөөе гэжээ. Дуулал 136:3 дээр эцдийн эзэн талархах тун, учир нь түүний хайр инрэл мөнхих гэжээ. Иохан 13:3 дээр эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон бурхнаас ирээд бурхан мод буцан явж байгаагаа Есүс мэдсэн. Иота 1:4 дээр учир нь шийтгэрт хэдийн заагдсан итгэл сүсэггүй хэсэг хүн сэм шурглан орж ирсэн бөгөөд тэд бурхны маань нэгүслийг садралал болгон гажуудуулж бидний цорын гац эзэгнэгч бөгөөд эзэн Есүс Христийг үгүйсгэж байна. За 1-р Иохан 3:1 дээр бидний бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхосныг хараач. Бид үнэхээр тийм юм. Харин түүнийг таниагүй учраас ертөнц биднийг таньдаггүй гэж. Исая номны 33:22 дахь эшлэлээр учир нь эзэн бол шүүгч маань. Эзэн бол хууль цогтоогч минь. Эзэн бол хаан минь юм. Тэр л биднийг аварнаа. Тэр над руу та миний эцэг, миний бурхан бөгөөд авралын минь хад гэж хашгирав. За ингэж Библиэлд хэлсэн байдаг. Харин хамгийн гайхалтай нь бүхнийг мэдэгч агуу өчид бурхан бидний найз болохыг хүсдэг юм аа. Еден цэцэрлэгээс бурхан хүн хоёрын гэр бүлийн харилцааг бид харж болно. Адам Ева хоёр бурхантай дотн харилцаатай байсан. Ёс сурч тухайн хормын ёслол шашин гэж байхгүй зөвхөн бурхан хүн хоёрын харилцаа байсан. Гмийн сэтгэл айцын саадгүйгээр Адам Ева хоёр бурханд талархаж бурхан ч тэдэнд баяртай байдаг байсан. Бид бурханы байнгын оршууд донд амьдрахын тулд бүтээгдсэн боловч завхаарсны дараа тэр сайхан харилцаа алга болж хуучин гэрээний хэдхэн хөл бурхантай нөхөрлөх онцгой эрхтэй байх болсон. Бурхан Мосе, Авраам хоёрыг найз гэж дуудаж Давидыг миний сэтгэлд нийцсэн хүн гэдэг байсан бөгөөд Йов, Енох, Ноа нар бурхантай тогтоосон дотн харилцаагаа хадгалж байсан. 2-р шилтер номны 20:7-д бидний бурхан Каин нутгийнхныг өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж газар нутгийг нь өөрийн амьд найз Авраамын өрөөнд нь мөнхөд өгөөгүй юм гэж юу? Исая 41:8 дээр харин миний зарц Израиля, миний сонгосон Якова, миний найз Авраамын өрөөд маа гэж боджээ. Эхлэл номны 6:8 дээр харин Ноа эзний мөрөнд тааллыг олжээ. Хуучин гэрээний Йов номны 4-р 29:4 дээр майхан дээр минь бурхны амдлал оршсон тэр үед би оргил үедээ байжтэй. За гэж ингэж Библиэд дурдсан байна. Харин тэр үед дотн харилцаанаас илүү бурхнаас их айх айдас нийтлэг байсан. Гэвч Есүс энэ байдлыг өөрчилсөн юм. Есүс загалмаа дээр бидний гмийн төлөөс болох үед бурхан хүн хоёрыг тусгаарлаж байсан сүмийн хөшиг дээрээсээ доошо урагдсан юм. Энэ нь хүн бурханы өмнө дахин шууд очих боломжтой болсныг илэрхийлж байна. Бурхантай уулзахын тулд олон цагаар бэлтгэл хийх ёстой байсан хуучин гэрээний хүмүүсээс ялгаатай нь бид хизээж бурхантай уулзаж болдог. Библиэд зөвхөн үүнд ч биш, мөн бурханы дотор
бидний эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг юм гэж Ром 5:11-ээр ишлэлдээ бичжээ. Бурхны ивэл болон Есүсийн золилтоор дамжуулан Бурхантай нөхөрлөх боломжтой. Бүх юмс Бурханаар байгаа юм. Тэр Христээр биднийг өстнөөс найз болгон өөрчилсөн гэж 2-р Коринт номын 5:18 ишлэлдээр бичжээ. Нэгэн магтан дунд бидний гмийг үүрэгч Есүс ямар сайн найз вэ гэсэн мөр байдаг. Харин Бурхны гурвал болох Аав Бурхан, ариун хүү, ариун сүнс гурвантай нь уулзахыг урих хэрэгтэй юм аа. За энэ талаар 1-р Иохан номын 1:3 дээр бид үдсэн сонссноо та нарт тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэндээ бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөж байгаа юм аа. Юмаа гэж Аав Бурхны тухай хэлсэн бол ариун хүүгийн тухай 1-р Коринт 1:9 ном дээр өөрийн хүү бидний эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан Бурхан итгэмж түн аа. Ариун сүнсний тухай бол 2-р Коринт номын 13:13 дээр ариун хүмүүс бүгд та нартай мэдчилж байна. Эзэн Есүс Христийн нэгүүлсэн Бурхны хайр, ариун сүнсний нөхөрлөл та бүгдтэй хамт байх болтугай. Есүс хэлэхдээ би та нарыг боолго тэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин би та нарыг ант нөхөд хэмээн дуудана. Учир нь би эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ гэж Иохан 15:15 ном дээр бичсэн. Энэ ишлэл найз гэдэг үг зөвхөн зүс царай мэдэх төдий биш, маш дотн харилцан итгэх харилцааг илэрхийлж байна. Энэ үгийг хурмын үед хүргэний хамгийн сайн найз, мөн хааны хамгийн ойр итгэлт найзуудын цугларлтыг нэрлэхдээ хэрэгэлдэг юм аа. Хааны ордонд боолууд нь хаантай тодорхой зайнаас харьцах хэрэгтэй боловч итгэлт найзуудын цугларлт нь дотн нөхөрлөж шууд уулзан нууцаа хуваалцдаг. Энэ талаар Иохан 3:29 дээр сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн харин зогсоо чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөрч дүүрэн болов. Тэр өсөж харин би буурах ёстой гэв. Бурхан намайг тийм дотн найз буюу тэрхүү цуглалтынхаа гишүүн болгохыг хүсдгийг ойлгох гэж жаахан бэрх. Гэхдээ Библиэд тэр бол та нартай харьцахдаа халуун сэтгэлтэй бурхан юм а гэж Египтээс гарсан номны 34:14 ишлэл хэлжээ. Бурхан биднийг өөрийнх нь алдар, хайр, үнэн болон зорилгыг гүнзгий сайн мэдээсэй гэж хүсдэг. Үнэн дээр Бурхан биднийг өөрийнхөө найз болгох гэж өөрчлөн ертөнцийг төлөвлөж түүхийн бүхий л хэсгийг хөглөж бидний амьдралын бодит хэсгийг хүртэл төлөвлөсөн. Библиэд Бурханы газрын чэйжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж товлсон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосноо хүн Бурханыг ирж хаах ёстой утга учир агаад тэр бид бүхний хинээс ч холгүй хэдий ч хүмүүс түүн төрч түүнийг олдоосон химээсэнд болоё гэж Үйлс номны 17:26-27 ишлэлдэр бичсэн байдаг. Бурханыг мэдэж түүнийг хайрлана гэдэг нь бидний хамгийн том онцгой эрх бөгөөд Бурхан биднийг мэдэж бидэнд хайртай гэдэг үнэн нь бидний хувьд хамгийн том баяр баясгал юм. Бурхан харин сайрхагч нэгэн намайг газар дэлхий дээр хайр инрээд шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлдэг эзэн мөн гэж ойлгож мэддгээрээ сайрхдаг. Учир нь би эдгээр зүйлсийг таардаг гэж Ирмия номны 9:24-т айлтжээ. Бурханыг мэдэж түүнийг хайрлана гэдэг нь бидний хамгийн том онцгой эрх бөгөөд Бурхан биднийг мэдэж бидэнд хайртай гэдэг нь үнэн бол бидний хамгийн том баяр баясгал юм аа. Бүхнийг чадагч нүдэнд харагддгийг төгс төгөлдөр Бурхан болон хязгаарлагдмал хүч чадалтай гэм нүглээр дүүрэн хүн хоёрын
дотн харилцааг төсөөлөхөд бэрх. Эзэн боолын харилцаа буюу бүтээгч эзэн ба бүтээлийн харилцаа. Эсвэл аав хүүгийн харилцааг ойлгоход илүү амархан. Харин Бурхан намайг найзаа болгохыг хүсэж байгаа нь ямар утгатай вэ? Библиэд намайг найзаа болгохыг хүсэж байгаа нь ямар утгатай вэ? Библиэд гарч байгаа Бурханы найз байсан хүмүүсийг судлал Бурхантай нөхөрлөх талаар 6 нууцыг мэдэж болно. Энэ хоёр зүйлийг илүү бүлэгт харин үлдсэн 4 зүйлийг дараагийн бүлэгт авч үзье. Бурханы хамгийн сайн найз болох нь энэ бол байнгын харилцаа. 7 хоногт нэг л удаа цуглаанд очих эсвэл өглөө болгон хүндэтгэлийн цаг гаргаснаар Бурхантай дотн харилцаатай болох эсвэл тэрхүү харилцаагаа бүгжүүлж чадахгүй. Хэрэг бид бүх зүйлийг хийхдээ Бурхантай хамт байж түүний оршихыг мэдэрвэл тэдгээр нь Бурхантай хамт өнгөрүүлсэн цаг болно. Бид бүх амьдралаа Бурхантай хуваалцах үед Бурхантай нөхөрлөж чадна. Мэдээж хэрэг өглөө бүрийн мөргөлийн цагийг товлох болон мөргөл өргөх нь маш чухал. Харин Бурхан бидний цагийн хуваарийн нэгэхийн хэсэгт байхыг хүсдэг. Бурхан бүх үйл хөдлөл, харилцаа, асуудал, бас дотоод бодолд оролцохыг хүсдэг. Бид бүхэл өдрийн турш Бурхантай тасралтгүй харилцаж чадна. Тасралтгүй залбирах гэдэг нь дэлгүүрээр орохдоо, жолоо барихдаа, ажил хийхдээ эсвэл өдөр тутмын үйлдэлээ харилцахыг хэлнэ. За энэ талаар 1-р Тесалоникт 5:11 байна. 1-р Тесалоникт ингэж байгаа: үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйл таларх. Учир нь энэ бол та нарын төлөөх Есүс Христ доторх Бурханы хүсэл мөн. Сүнсийг бүү мөхөө, иш үзүүлгийг бүү басамжид. Харин бүхнийг шалгах сайнаас зур. Ярмуугийн алив хэлбэрийг цээгл. Хүмүүсийн ихээхэн буруу ойлгодог нэг зүйл бол Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх гэдгийг түүнтэй хоёулахнаа байхыг хэлнэ гэж боддог. Есүсийн харуулснаар бид Бурхантай хоёулахнаа байх цаг гаргах нь мэдээж хэрэгтэй. Гэхдээ энэ нь бидний сэрүүн байх хугацааны нэгэхийн эсрэг байдаг. Хэрэг бид бүх зүйлийг Бурхантай хамт байж түүний оршихуйг мэдрвэл тэдгээр нь Бурхантай хамт өнгөрүүлсэн цаг болно. Хэрэг бид бүх зүйлийг хийхдээ Бурхантай хамт байж түүний оршихуйг мэдрвэл тэдгээр нь Бурхантай хамт өнгөрүүлсэн цаг болно. Бурхантай тасралтгүй харилцах аргыг сурч болох сонгодог бүтээл бол Бурханы оршихуйн дасгал юм. Уг бүтээлийг 17-р зуунд Бродер Ловерс гэдэг Францын нэгэн сүмийн тоогч бичсэн. Тэр хоол бэлдэх, аяг тавг, угаах зэрэг өдөр тутмын арсаар ажлыг хийхдээ ч гэсэн мөргөл өргөж түүнийг Бурхантай нөхөрлөх цаг болгож чаддаг байсан юм. Түүний хэлж байгаагаар Бурхантай нөхөрлөхөд хамгийн чухал зүйл бол бид үйлдэлээ өөрчлөх биш, зам төлөвөө өөрчлөх явдал юм. Энэ нь бид өөрсдийнхөө төлөө хийж байсан зүйлээ Бурханы төлөө хийхийг хэлж байгаа юм. Тухайлбал идэж уух, усанд орох, ажиллах, амрах, түнчлэн хог хаягч бай ялгаагүй. Өнөө үед бидэнд Бурханд мөргөл өргөхийн тулд өдөр тутмын ажлаасаа хөндөрөх хэрэгтэй гэж боддог шалтгаан нь бид цаг мөч болгон түүний оршихуйн дасгалыг хийдэг. Лоуренс нь өдөр тутмын амьдралдаа Бурханд мөргөл өргөх нь тийм ч хэцүү биш гэдгийг ойлгосон учраас түүнд тусгай сүнслэг сургалт хэрэг болоогүй. Энэ бол Бурханы хүсэж байгаа өдөр тутмын мөргөлийн дүр төрх юм. Эден цэцэрлэгт мөргөл зайлшгүй оролцох ёстой үйл ажиллагаа биш, харин үрд мөнх үргэлжлэх зам төлөв байсан. Адам Ева хоёр үргэлж Бурхантай нөхөрлөдөг байсан. Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг учраас бидний одоо байгаа газар шиг Бурхантай ойр гохон газар байхгүй. Библиэд тэр бол бүгдийг захирч бүх газар бүгдийн дотор оршдог Эфес 4:6 номны 4:6-д хэлжээ. Лоренсийн танилцуулсан бас нэг арга нь хэцүү үгтэй урт залбирах гэж хичээхийн оронд өдрийн турш богино харилцан яриан шиг залбирах юм. Төвлөрүүлэх чадвараа хадгалахын тулд толгойд эргэлдэх бодлуудаа зайлуулах хэрэгтэй учраас залбирахдаа урт хэцүү бүү хэрэгэл урт үгнүүд ихэвчлэн өөр зүйлийг бодоход хүргэдэг гэж Лоуренс зөвлөсөн байна.
450 жилийн тэртээ анхаарлаа төвлөрүүлэх хүч дутагдaltaй үед энгийн нэрийг хий гэсэн энэ санал тухайн үедээ тун зохистой байжээ.